За энэхүү эмэгтэй маань над руу инстаграмаар захиа бичсэн байсан. Нөхөр нь одоо ингээд мөрөөдөө тоглоомд болоод хөрөнгө мөнгөө алдаад, орон гэрээ алдаад ингээд холбоо сургаггүй ингээд өгцөн юм шиг алга болцсон. За 5 хүүхэдтэй, 5 хүүхдээ тэжээхийн тулд маш завгүй ажилтгаа. Би 5 хүүхдүүдэд цаг гаргаж чадахгүйдээ маш их эмзэгэлдэг. Би яах вэ гэсэн байсан. За нэгт бол би таныг нөхөртөөгөө эхлээд холбоо тогтоо. Тэр хүнийг хайж ол гэж зөвлөмөр байна. За тэр хүн одоо нас барцсан ч үгүй. Эсвэл Монголоос гараа явчихаагүй бол тэр хүн халахын хавтгаас хаа зайлах вэ те. Одоо ах дүү, аав ээж, найз нөхөд, утас шүрмүс, интернет ямар нэгэн одоо холбогдох Facebook, Instagram ч үгүй байдаг байлгүй дээ. За бүр байхгүй бүх юм боломжгүй гэх юм бол та цагдаад хандаад цагдаанараас зөвлөгөө аваад тэр хүнийг ерөн сурвалжлуулж болно. Тийм ол гарга байгаа. За тэгээ нөхөртөөгөө холбоо тогтоогоод геймблэр залуу минь ээ ирж 5 хүүхэдтэй тийм ээ үзэгдээч. Чиний 5 хүүхэд чамайг санаж байна гэдэг нь бол одоо хэлэх хэрэгтэй. За тэр хүнийг бол эргэтэн ч юм уу эсвэл холбоо барихтаа тэр алдсан хөрөнгө мөнгөний талаар ерөөсө хэрүүлд орол битгий хий. Хөрөнгө мөнгө тэгэл нэг гарч л идэг, нэг орчил идэг. Нэгэнд алдсан юмны хойноос хэрүүл хийгээд одоо ямар ч үр дүнгүй шүү дээ тийм ээ. Хичнээн харамсалтай ч гэсэн. За хоёрт бол би танд хэлье. Завгүй байдлыг бол ойлгож байна. За бүтэн өдөржин хүүхдүүдтэйгээ байсан юм шиг тийм одоо энергийн нөхөлтийг яаж хийх вэ гэдэг би нэг гоё аргыг танд зааж өгье. За хүн тархийг хуурж болдог. Тархи бол бидний эрхтэн шүү дээ. Бодол санаа тархи гэдэг бол бид нар биш. За тэгэхээр та гэртээ орохын өмнө өөртөө одоо юу хий? Дадлага хий гэсэн үг. За өөртөө яг та ингэж хэлнэ гэсэн үг. Төвлөрж жогоод ганцаараа байхдаа за би бол маш аз жаргалтай байна. Би маш энерги дүүрэн байна, тийм ээ. Маш ядарсан байвал би одоо ядраагүй байна, маш энерги дүүрэн би аз жаргалтай байна гэж өөртөө хэлж итгүүлээд гэртээ ор. За тэгээ 5 хүүхэд чинь сууж явах чинь миний хүүхдүүд гээл баярлаа. Хүүхдүүдээ харж инегээл ээж нь өнөөдөр ажиллаа амжилттай дуусглаа, их ядарлаа. Гэхдээ ээж нь хүүхдүүдтэй хайртай шүү гээл хүүхдүүдээ үнсээд л те. Та хүүхдүүдтэйгээ хөвгөлтэй байхдаа ямар байдаг вэ? Тэр зан характерыг одоо хүүхдүүдтэй гаргаад 10 минутыг та тэр орой ажил тараад гэртээ ирсэн хугацаанд зориулж чадвал тэр бүтэн нэг өдрийг нөхөж чаддаг. Учир нь юу вэ гэхээр хүүхдүүд ээжийнхээ энергийг мэдэрдэг байхгүй юу? Ээж нь аз жаргалтай байвал хүүхдүүд аз жаргалтай байдаг. Тэгэхээр та яах нь вэ? Хүүхдүүдтэй ерөөсөө ээж нь ягаад ингэж олон цаг ингэж зовж ажил хийдэг вэ гэдгийг зүгээр л тайлбарлаад өгч. Тэгээ та нартай хайртай шүү, ээж нь хичээж байгаа шүү гэдгийг хэл. Тэгээ мэдээж аав ч удахгүй ирэх байх, хэдүүлээ аавгаа олж уулзнаа ч гэдэг ийм байдлаар гоё нээлттэй байвал хүүхдүүдтэй одоо цагаа одоо тэр зарцуулж чадах байгаа зүйлээ та бол эргээр нөхөх боломжтой юм болов уу гэж би харж байна. За тэгээд танд амжилт хүсье.